шинэ бичлэгтэй тавтай морил өнөөдрийн сэдэв linear regression. За хамгийн эхлээ хэлэхэд машин сургалт нь ерөнхийдөө 3 төрөлд хуваагддаг. Эхнийх нь supervised learning буюу удирдуулсан сургалт, хоёр дахь нь unsupervised learning буюу удирдуулаагүй сургалт, гурав дахь нь reinforcement learning буюу урамшуул дээр суурилсан сургалт. Supervised learning-д хаяглагдсан дата буюу өгөгдөлтэй байдаг. За жишээлбэл хэрвээ хүүхдэд маш олон жимснүүдийн зургийг өгөөд нэмээд ямар жимсний нэр байна вэ гэд тэр нэрсүүдийн зурагтай нь хаяглаад өгөх юм бол supervised learning болж байгаа. Тэгэхээр тэр хүүхэд маш олон зургийг хараад тэгээд нэрийг нь бас хараад цээжлээ тогтоосоор агаад сүүлдээ зургийг нь хараад шууд нэрийг нь таадаг болно. Ийм үйлдэлийг supervised learning гэж төсөөлж болно. За тэгэхээр supervised learning-ийг ашиглаад нэг бол ангиллал буюу classification эсвэл regression буюу регрессийг хийж болох нэ. За unsupervised learning-ийн хувьд болохоор хаяглаагүй дата дээр сургагддаг. Жишээгээр хэлэх юм бол жимснүүдийн зураг өгөхдөө жимснийх нь нэрийг нь хэлэхгүйгээр өгчих юм бол unsupervised learning-д орно. За тэгэх юм бол магадгүй тэр хүүхдүүд тэр зургуудыг харж агаад илүү ойрхон өнгөтэйг нь хамт тавьдаг ч юм уу, илүү ойрхон хэлбэртэйг нь биентэй нь ойрхон тавьж ингэж хүлэглэж болно. Тэгэхээр удирдуулаагүй сургалт буюу unsupervised learning-ээр clustering буюу бүлэглэлт гэдэг зүйлийг хийж болох нэ. Тэгвэл reinforcement learning нь арай өөр. За энэ алгоритм нь хүрээлэн буй орчинтой харилцаж шагнал шийтгэлийн хэлбэрээр санал хүсэлт хүлээн авах замаар шийдвэр гаргахад суралцдаг. Нохойг бөмбөг авчрахыг зааж байна гэж төсөөлье. Тэгвэл нохой бөмбөгийг амжилттай авчрах болгонд та түүнд амтд өгнө. Хэрвээ нохой амжилтгүй байвал ямар ч шагнал байхгүй. За цаг хугацаа өнгөрөхөд нохой шагналыг хамгийн их байлгах буюу бөмбөгийг авчрах зан үйлийг сурж байгаа нь reinforcement learning-тэй төстэй. Supervised learning-ийн хамгийн үндсэн аргуудын нэг бол шугамар регресс. Энэ нь олон нарийн түүхтэй алгоритмын суурь үндэс болдог. За шугамар регресс нь хувьсгчдын хоорондын хамаарлыг ойлгоход тусалдаг бөгөөд үүнийг ихэвчлэн тоон, үр дүн таамаглахад ашигладаг. За шугамар регрессд хоёр ерөнхий төрөл гэж байна. За эхнийх нь simple linear regression буюу энгийн шугамар регресс. Хоёр дахь нь multiple linear regression буюу олон шугамар регресс. За эхнийх нь нэг бие даасан хувьсгч бас нэг хамааралтай хувьсгчтэй. Multiple linear regression нь болохоор нэгээс илүү бие даасан хувьсгчтэй. Гэхдээ нэг хамааралтай хувьсгчтэй. Энд ч бета тэг нь огтлогч, бусад бета нь налуу. Multiple linear regression нь болохоор бета 1, 2, 3 гэд бета n хүртэл хувьсгч болгоны налуу. За одоо би жишээ нь ангийнхаа хүүхдүүдийн жингээс хараад өндрийг нь таадаг юмыг хиймээр байгаа гэж бодъё. Тэгвэл би ангийнхаа 10 хүүхдийн жингийг нь бас өндрийг нь үзлээ. За тэгээ граф дээр зуръя. Хамгийн энгийн арга бол энэ цэгүүдийг хамгийн ойрхоноор холбох шугамыг олоод тэр шугамынхаа дагуу өндрийг нь бид нэр таана гэсэн үг. Яг тэр зураасан дээр бүх датанд байрлахгүй ч гэсэн ойролцоо энэ зураасыг дагаж харилцан холбоо үүснэ гэж тодорхойлоод таамаглалаа үүсгэж байгаа гэсэн үг. Тэр шугамыг хамгийн бага алдаа гаргах байрлалд байх хэрэгтэй. Тэр алдаа гэдэг байгаа зүйлийг residual буюу татсан шугамаас бодит дататай хэрэг зөрүүтэй байна гэдгийг residual гэж нэрлэж байгаа. За бас бид нар linear regression руу орохоос өмнө дахиад нэг юм мэдчих хэвээр. За тэр нь болохоор машин сургалтанд датаг ер нь бол 3 хувадаг. За эхнийх нь training data, хоёр дахь нь test data, гурав дахь нь validation data. За эднүүсийн ялгаа нь юу вэ гэхээр эхлээд training data гэдэг нь сургагдах дата. Тэгэхээр тэр алгоритм, модель бүх юмяга сургаж байгаа тэр дата нь болохоор training data. За test data нь болохоор бид нэр сургаад дуусчаад хэр зөв ажиллаж ийн гэдгийг шалгах дата гэсэн. За validation data нь болохоор за бидний модель за ерөнхийдөө иймэрхүү явагдаж байна. Гэхдээ бид нар яаж илүү сайжруулж болох уу гэдгийг тэр validation data дээр үздэг гэсэн үг. За тэгэхээр training data болохоор хамгийн том хэмжээг аавна гэсэн үг. Яг гэвэл хамгийн анх сургагдаж хамгийн их юм боловсруулах ёстой хэсэг болохоор за validation test data хоёр ерөнхийдөө төстэй хэмжээтэйгээр арай бага байж болно. За жишээгээр хэлэх юм бол бид нар хүүхдэд
жимсний зураг үзүүлээд жимснийх нь нэрийг өгж байгаа гэд хамгийн анх тэр хүүхдэд үзүүл сургаж байгаа тэр зургийг тренинг дээрэ гэж хэлж болно. За тэгээ зөвхөн тренинг датагаа ингээд хараад ахаар зөвхөн тэр гарт нь өгөгдсөн тэр зургнуудыг л цээжилсэн байж болно шүү дээ, тий. Яг үндэ одоо альмиг янз бүрийн өнцгөөс зургийг навж болно, ямар ч өнгөтэй байсан таадаг байх хэрэгтэй болохоор зөвхөн тэр миний өгсөн зургнуудыг цээжлэхээс гадна ерөнхийдөө ойлгож гинүү гэдгийг нь сайн шалгах, буруу ойлгоцсон байгаа юмнуудыг нь өөрчлөх гэх мэт зүйл хэрэгтэй. Тэр нэмэлт зургууд, нэмэлт датаг validation data гэдэг байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь тэр хүүхдээс бид нэр шалгалт авъя гэд тэгэх юм бол тест дата болж байгаа. За ингээд ангийнхаа хүүхдүүдийн датаг цуглуулчлаа. Яаж хамгийн зөв зураасыг зурах вэ? За энэ үед residual буюу алдааг нь бид нэр хэрэглэнэ. Дунджаар хамгийн бага residual буюу алдаатай тэр зураасыг олно гэсэн үг. Тэгэхээр тэр зураасыг олохдоо янз бүрийн налуутай, янз бүрийн огтлогчтой туршиж үзээд хамгийн бага алдаа гаргаж байгааг нь сонгоно гэсэн үг. Гэхдээ зөвхөн алдааны дундаж гэхээс илүү арай өөр хэмжигдэхүүн хэрэглэн mean squared error буюу алдааны квадраталсан дунджийг хэрэглэнэ. За тэгэхээр бидний бодлого маань одоо арай шинэ бодлого болж хуурж ин гэсэн үг. За манай шинэ бодлого маань юу вэ гэхээр mean squared error буюу алдаагийн квадраталсан дунджийг хамгийн бага байлгах бодлого болж хуурж байгаа гэсэн. За ийм бодлогыг боддог алгоритмыг gradient descent гэж нэрлэнэ. За энэ алгоритм бол бүр үнэхээр чухал. Тэгээд дахин янз бүрийн өөр машин сургалтын техникээр зөндөө гарч ирнэ. За тэгэхээр ерөнхийдөө энийг сайн ойлгоод авахыг бодоорой. За энэ графикийг зүгээр жишээгээр манай бодлого дээр бодоод үзье. Энд чинь янз бүрийн налуу болон огтлолцлын янз бүрийн тоон дээр хэрэг бидний алдаа их байна, бага байна гэдгийг харуулж байгаа. Бид нар яаж хамгийн бага алдаа гаргах вэ буюу хамгийн доод хэсэгт очиж байгаа цэгийг яаж олох вэ гэдэг чухал болж эхэлж байгаа. Одоо аль ч цэгээс эхэлж болно. Жишээлбэл энэ цэгээс эхэллээ гэж бодоход бид нар аль болоход бид нар дээшээ явахаасаа илүү налуу доошо байгаа хэсэг рүү бага багаар алхаж тэр цэгийг олно. Аль ч цэгээс эхэлж болохоор дандаа хамгийн доод ёроол цэгийг нь олно гэсэн бол батны биш. За жишээлбэл бид нар нэг цэгээс эхэллээ гэж бодоход тэр цэгээс эхлээ доошо алхахлаа гэж бодъё. Бид нар доошо алхаж байгаа болохоор хамгийн зөв цэгийг нь олох чинь гэж бодож байгаа ч гэсэн дахиад нэг уулд аваад илүү доошо цэг байгаа гэдгийг бид нар мэдчих чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор ерөнхийдөө яг энэ хамгийн доод цэг буюу global minimum гэдэг цэгийг бид нар олох маш олон аргууд байдаг. Өнөөдөр энийг бүгднийг ярихгүй. Өнөөдрийн бидний бодлого арай энгийн болохоор энийг төр санаа зовхгүй байж болно. Гэхдээ илүү хэцүү бодлогууд дээр ялцчихгүй иймийг сайн бодолцож үзэх хэрэгтэй. Эхлээд налуу болон огтлогчоо нэг векторт хийгээд тета гэдэг векторыг үүсгэе. Тэгвэл бид нар алдаагаа тета дээр хамааралтай ийм функц болгож тэмдэглэе. Чугман зураасаа бид нар байн өөрчлөх болгондоо бид нар J функцийг ахиад хэрэг алдаатай байна гэдгийг нь тооцоод бодно гэсэн үг. Ингэснээр бид нар өмнөхөөсөө арай хэрэг сайжирсан байна вэ гэдгийг нь харж болж байгаа. За харин алхам тутамд бид нар яаж сайжруулах вэ гэх юм бол gradient descent алгоритм ашиглана. За манай gradient descent алгоритмын томьёо нь бол энэ байна. За alpha гэдэг бол бид нар өөрчлөх болгондоо эрс өөрчлөлтүүдийг хийх вэ гэдэг хэлж өгөн. Тэгэхээр альфа их байх юм бол маш том хэмжээгээр зураасаа хөдөлгөж эхэлнэ гэсэн үг. За ингэснээр бид нэр зөв хариултаа олохоос илүү ич жишээ өсрээд байх болохоор яг тохирсон хэмжээнд магадгүй багаарч гэх юм уу альфаг тохируулах юм бол бид нар багаар явуулсаар тэр зураасыгаа жоохон хөдөлгөөд уулан дээрх зураглалтай адилхан хамгийн тэр доод цэг буюу хамгийн тэр дататайгаа ойрхон цэгүүд дээр аваач чадах хэмжээнд хүрнэ гэсэн үг. За манай альфа ингэдэг юм бол за энэ хэсэг яг юу хийдэг вэ гэх юм бол яг аль чиглэл рүү явах юм бол дататайгаа ойрхон зураасыг зурж чадах вэ гэдгийг нь дагуулж өгж байгаа. Яг уулны энэ зүг рүү явбал доошо илүү буужин гэдгийг нь харуулна. За энэ яаж ажиллаж байгаа вэ гэхээр gradient буюу уламжлалыг авахад тэр огцом налуу байгаа гэдгийг нь тоогоор харуулж өгдөг. Тэгэхээр бид нэр тэрийг ашиглаад аль чиглэл рүү явж болохыг шууд ингэ гаргаж тийм болохоор л ер нь gradient descent algorithm гэж нэрлэж байгаа. За тэгвэл бид нар энийгээ мэдж байгаа юм чинь шууд доошо алхах болгондоо тэр доошо цэг рүү альфа хэмжээгээр яваад байж болох нэ. За энэ ч бид нар хасах тавьж байгаа шалтгаан гэх юм бол хэрвээ нэмэх байсан бол дээшээ явж байгаа цэг рүү явна гэсэн үг. Хасах тавьснараа бид нар хамгийн доошо явж байгаа цэг рүү алхаж эхэлнэ гэсэн үг. Ингээд бид нар налуу болон огтлогч
тус бүрийн ийм алгоритмаар гүйлгэснээр өөрчлөн. За тэгээд саяны хэлсэн бүх үе шатыг дахин 100 ч байд юм уу 1000 ч байд юм уу алхалтын тоогийн дараа бид нар аль болох хамгийн дататайгаа ойрхон цэг буюу алдаа багтай тэр шугамн зураацыг гаргаж ирч чадна гэсэн үг. Маш амархан 10 хүүхдийн сурагчийн датан дээр бид нар ярьж байгаа болохоор энэ алгоритм илүү сайн ажиллаж байгаа. Гэхдээ энэс илүү stochastic gradient descent гэдэг бас арай өөр алгоритм байгаа. Тэр маань болохоор юугаараа өөр вэ гэхээр илүү том датан дээр ашиглаж болдог. За сайн анзаарсан бол бидний сайн ашигласан алгоритм бүх дата цэг болгоны алдааг нь олоод квадратлаад нэмээд тэгээд дунджийг нь олж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хэрвээ маш их дата магадгүй сая тэрбум их дататай байсан бол маш их тоог бид нар дахин бодоод нэмээд квадратлаад компьютерийн хувьд маш ачаалттай тийм алгоритм болж хуурж байгаа. Тэгэхээр бид нэр stochastic gradient descent гэдэг зүйлийг ашиглах юм бол арай бүх датаг ашиглахаас илүү суглаагаар бид нар зарим датаг алхам болгонд ашиглаад илүү дата нууцтайгаа ойртоод явдаг. За тэгээ олон датан дээр суглаагаар тэндээс ингээд суглаад тэгээ тэрэндээ тохируулаад шугамн зураасаа ойртуулад явхаар дунджаар ерөнхийдөө бол айгүй ойрхон бас зураасыг гаргаж ирж чаддаг. Шугамн регрессээ хамгийн ойрхон байдлаар татсан болохоор тест датагаараа хэр зөв таамаглаж ин гэдгийг харцгаая. За харж байгаачлан манай linear regression таамаглалаа хийсэн ч гэсэн төгс таамаглал бол биш. Гэхдээ ерөнхийдөө иймэрхүү хоролцоо харилцааг байгаа гэдгийг ерөнхийдөө гаргаж ирж чадж байгаа гэсэн үг. За энэ бичлэг та нарт таалагдсан байх гэж найдаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ logistic regression гэдэг сэдвээр уулзцгаая.